Сайн байцгаана уу? Сонгож авсан авто сонсмолын бүтээл ба паркын тоо, ажиллаж байгаа авто сонсмолын тоог тооцоолох бие даалтын зааварчилгаа эхлэж байна. За тэгэхээр авто сонсмолын төдийгүй бүхий л одоо тоног төхөөрөмжийн хувьд бүтээлийг бол онлайн техникийн ашиглалтын бүтээл гэж ерөнхийлөн ангилж болдог. За тэгэхээр онлайн бүтээл бол тоног төхөөрөмжийг сонгох одоо сонголтын төлхөө ашиглагддаг. Тодорхой нөхцлөөс үл хамааран тухайн тоног төхөөрөмжийн хийцийн параметраас хамааруулан хамгийн их боломжит бүтээлийг тооцоолсныг онлайн бүтээл гэж үзнэ. Тэгэхээр үүнийг бол авто сонсмолтой харьцуулах юм бол түүний гаргаж байгаа хөдөлгүүрийн чадлыг хамгийн их боломжит одоо хурдамж гэдэг юм уу эсвэл одоо тухайн авто сонсмолын твшний багтаамжийн максимум одоо хэмжээг тооцоолсонтой адилхан гэж үзэж болно гэсэн үг. Хамгийн их боломжит хэмжээ. За тэгвэл дараагийн бүтээл маань техникийн бүтээл байна. Энэ техникийн бүтээлийг ихэвчлэн ямар үед одоо ашигладаг вэ гэхээр машиныг шилж сонгох, за тэдгээр олон төрлийн машинуудыг харьцуулах үедээ техникийн бүтээлийг бол тооцоолон уг одоо тооцооны үндсэн дээр харьцуултыг хийж болно гэсэн байна. За харин техникийн бүтээл нь бол тодорхой нөхцөлд сууц зогсолтыг тооцохгүйгээр тооцоолж байгаа хамгийн их бүтээл. Тэгэхээр сул зогсолт гэдэг маань тухайн машины одоо засвар зогссон болон аварын зогсолтуудыг оруулна гэсэн үг. Эдгээрийг тооцохгүй гэсэн. За ашиглалтын бүтээл нь бол ямар үзүүлэлтийг түлхүү үзүүлэх вэ, илэрхийлэх вэ гэвэл машины зохион байгуулалт болон ажлыг дүгнэх, за тухайн машиныг хэр үр ашигтай ажиллаж байна вэ гэдгийг одоо дүгнэлт өгөхөд энэ ашиглалтын бүтээлийг бол түлхүү ашигладаг, тооцоолж үздэг. За уг ашиглалтын бүтээл нь бол сул зогсолт, цагуурын саатал, техник болон технологийн зохион байгуулалт зэргийг бол илэрхийлж чадах юм бүтээл байдаг гэсэн байна. За тэгвэл авто сонсмолын тооцоолол дээр ер нь бол яадаг вэ гэхээр техникийн бүтээлийг түлхүү ашигладаг гэсэн үг болно. За энэ слайдн дээр харагдаж байгаа одоо 7-1 болон 7-2, 3 гэсэн томьёонууд бол онлайн техникийн ашиглалтын бүтээлүүдийг хэрхэн яаж тооцоолох вэ гэдгийг харуулж байна. За тэгэхээр ашиглалтын бүтээлийг бид хэд яаж болох вэ гэхээр тоон ээлжээр болон тоон хоногоор эсвэл тоон цагаарч гэдэг юм уу те тухайн одоо нэг хугацаанд хийх ажлын хэмжээгээр тооцоолж болно гэсэн үг. Энэ жишээ болгож оруулсан 7-1, 2, 3 гэсэн томьёонууд бол ээлжинд хийх одоо зөөвөрлөх ачааны хэмжээгээр одоо тооцоолж байгаа юм тооцооллын томьёонууд байна гэсэн үг байна. За үүнээс гадна юуг тооцоолж болдог вэ гэхээр ээлжийн бүтээлийг, цагийн бүтээлийг, хоногийн бүтээлийг мөн тооцоолж болно гэж сая өмнө дурдлаа. За техникийн бүтээл болон ашиглалтын бүтээлийг тооцсны дараагаар бид хэд авто сонсмолын одоо парк дахь тоог тооцоолж болно. За хэрэв уурхайн тээвэрлэлт задгаа мөчгөлгөөр ажиллаж байвал 7-5 гэсэн томьёогоор тооцоолж гаргана. За задгаа мөчлөгөөр ажиллана гэдэг маань өмнө нь лекцийн хичээлдэр тайлбарлаж байсан. Тэгэхээр нэг авто сонсмол одоо өөр экскаватораас ажилт хийж одоо өөр экскаваторт үйлчлэж байгаа бол үнийг бол задгаа мөчлөг гэж үзгэнэ. За тэгвэл 7-5 гэсэн томьёо бол одоо энэ тухайн уурхайн ажлын онцлог болон хэрхэн зохион байгуулагдсанаас хамаарч тооцогдох нэ гэсэн үг. За тэгвэл битүү мөчлөгөөр буюу нэг авто сонсмол, нэг экскаватор гэсэн нэг юм битүү цикл явагдаж байгаа энэ одоо мөчлөгөөр ажиллаж байвал 7-6 гэсэн томьёогоор авто сонсмолынхоо ажиллах авто сонсмолын тоог тодорхойлох нь. За энд бол та бүхэн харж байгаагаар авто сонсмолын рейсийн хугацаа болон авто сонсмолын ачигдах хугацаануудын нийлбэр байж таарж байгаа гэсэн үг. За энэ мэдээж хэмжих техник нь бол ширхэг гарна. За үүн дээр нэг анхаарах зүйл байна. За 7-5 болон 7-6 гэсэн томьёогоор тооцоолсон авто сонсмолын тоо маань хэрвээ бутархай тоо гарвал нэгжийн шилжүүлгийг 0.2 гэсэн одоо орноор бүхэлчилж авна гэсэн үг. За тухайлах юм бол таны авто сонсмолын тоо 7.3 гарсан бол үүнийгээ ойролцоогоор 8 ширхэг авто сонсмол надад ажиллахад шаардлагатай байна гэж тооцоолно гэсэн үг. За хэрвээ дахиад нэг хувилбар нь бол 7.1 гарсан бол түүнийгээ 7 авто сонсмол гэж тооцоолж болно гэсэн үг байна. За харин үүний дараагаар
нийт паркт авц сонсмолын тоог гаргах ёстой. Энэ паркт авц сонсмолын тоог яадаг вэ гэхээр тухайн одоо авц сонсмолын нөөцөнд байх одоо тоог тооцоолж нөөцийг тооцоолсон байх ёстой гэж үзэж байна. За тэгэхээр нөөцөндөө авц сонсмолын тоог 10-аас 40% нэмэгдүүлж авна гэсэн үг. За мөн одоо энэ авц сонсмолын тоо маань заавал бүхэл тоо байх ёстой гэдгийг та бүхэн бас анхаараарай. Үүн дээр одоо бутархай тоо болвол гаргах боломжгүй шүү. За тэгээ тоо хариун дээр анхаарцгаана үсттэй. За та бүхэндээ амжилт хүсье. За дараагийн бие даалтаар уулзъя.